Эрдэнэс тавталгаа компани хувьцаа эзэмшигчдийнхээ нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Иргэд ногдол ашиг авахын өмнө үнэт цаасны данс нийлгэсэн байх шаардлагатай. За тэгвэл өнөөдрийн байдлаар хувьцааны дансаа нийлгэсэн 1.6 сая иргэн байгаа бол 425 мянган иргэн банкны дансаа баталгаажуулжээ. Үзэгч та хувьцааны дансаа нийлгэж амжаагүй банкны дансаа баталгаажуулсан эсгээ мэдэхгүй байгаа бол 1990-аас мэдээллийн лавлахаас асуух боломжтой. Тухайлбал хувьцаагаа хэрхэн шалгах, хэрхэн данс нийлгэх, аль биесны эрхтэй брокер дилерийн компаниудын мэдээлэл, онлайнаар хэрхэн данс нийлгэх, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үнэт цаасны компаниудын мэдээлэл зэрэг өөрт хэрэгтэй аль биесны мэдээллийг 1990-аас тавилавлахаас асуугаарай. 1072 хувьцааны дансаа та нийлгэсэн үү? Хэрвээ нийлгэж амжаагүй бол 1072 хувьцааны данс нийлгэж байгаа брокер дилерийн компаниуд дээр та өөрийн биеэр очиж нийлгэнэ. За эсвэл онлайнаар мөн нийлэх боломжтой. Баярлалаа. Халдвар төвчнөөс өвдсөн сэргийлж, гараа угааж, маска зүүж хөшөөрэй. Яг одоогоор мэдээллийн лавлах 1919 тавилавлагатаар маань Эрдэнэс тавталгаа компани ногдол ашиг олгож байгаатай холбогдуулан брокер дилерийн компаниудын хаяг байршил цагийн хуваар онлайнаар бас данс нээж байгаа брокер дилерийн компаниудын мэдээлэл. За дээрээс нь тухайн иргэний нэр дээр 1072 хувьцааны яг хэдэн хувьцаа байгаа эсэх мэдээллийг шалгах гээд бүх төрлийн мэдээллийг 24 цагаар лавлах маань иргэддээ өгч байна. Үндэсний тэргүүлэгч 1919-аас тавилавлах нь мэдээллийн ажилтнуудаа Эрдэнэс тавталгаа компани 1072 хувьцааны ногдол ашиг хэрхэн олгох талаарх сургалтанд хамруулсан бөгөөд хамгийн бодит мэдээллийг хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хүргэж байна. Та ногдол ашиг болон 1072 хувьцаатай холбоотой аль биесны эрхтэй мэдээллийг 1919-аас мэдээллийн лавлахаас асуугаарай. Эргэн та коронавирусын халдвараас сэргийлэн олон нийтийн газраар явахгүй байж маска, тогтмол зүүж хэвшээрэй. Халдвараас сэргийлье, хайртай хүмүүсээ хамгаалъя. Үндэсний тэргүүлэгч 1950 мэдээллийн лавлах.